Сайн байцгаана уу? Та бүхний өндөр мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ дижитал шилжилтийн талаар сурах болно. Агуулга дараах байдалтай байна. Энэ удаагийнхаа хичээлийг зах зээл дээр илүү hot topic болоод байгаа AI ч гэдэг юм уу, machine learning ч гэдэг юм уу, ийм сэдвүүд рүү хандуулахыг хүссэнгүү илүү анхан шатнаас нэхлээд суурьтай явах зорилготой байна. Дижитал шилжилт гэж юу вэ? Тэгэхээр дижитал шилжилт гэдэг нь ямар нэгэн технологиг зөвхөн IT systems програм хангамж гэхгүйгээр бүхэл төрлийн технологиг бизнестэй нэвтрүүлж бүхэл процесстой өөрчлөлт хийх явцыг хэлж байгаа. Тэгэхээр энэ таны үйл ажиллагааг сайжруулж хэрэглэгчдэд илүү үнцэнтэй үйлчлэгээ үзүүлэх боломжийг олгодог юм аа. Жижиг дунд бизнесүүдэд дижитал шилжилт нэгдүгээрт үр ашгийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаар зардлыг бууруулна. Гуравдугаар хэрэглэгчийн туршлага буюу customer experience-ийг сайжруулна. Бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Тэгэхээр бусдаас илүү хурдан үйл ажиллагаагаа явуулах, хурдан борлуулалт хийх, хурдан хүргэлт хийх, хурдан бүртгэл тооцоогоо хөтлөх гэх мэтчлэн зүйлүүд нь та бүхний бизнест маш үнцэн нэмэгдэг, маш үнцэнтэй байдаг гэдгийг та бүхэн хэлүүлдэггүй мэдэх баха. Тэгэхээр бид нар дижитал шилжилтийг эхний 3 үе шат болон хуваасан байна. Тэгэхээр хамгийн эхний үе шат нь юу гэхээр суурь програмуудтай танилцах гэж байна. Тэгэхээр дижитал шилжилт хийхин тулд та бүхэн дараах байдлаар нэгдүгээр албан ёсны цахим харилцаа. Тэгэхээр цахим харилцааг бид нар заавал Facebook Messenger гэдэг юм уу, Viber гэдэг юм уу, ийм технологиудаар хийхээс гадна цахим шуудан буюу имэйлийг ашигладаг. Тэгэхээр имэйл нь илүү албан байдлаар компани хоорондын харилцааг зохицуулдаг ийм платформ байна. Тэгэхээр одоо жишээлбэл Viber-аас WhatsApp руу, Messenger-ээс Instagram руу, Instagram-аас эсвэл Telegram руу ч гэдэг юм уу мессеж явуулах боломжгүй. Гэхдээ бид нар Gmail-ээс Outlook руу, Outlook-ээс Yahoo руу, Yahoo-гаас Hotmail руу ч гэдэг юм ингээд мэйл явуулах бүрэн боломжтой буюу юм universal платформ байдаг. Тэгэхээр цахим шуудан гэдэг бол захидал харилцааны албан ёсны хэрэглүүр учраас компанида заавал албан ёсны имэйлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол албан ёсны цахим харилцааг эхлүүлэх хамгийн эхний шат болж байна гэсэн. Тэгэхээр таны байгууллага дараах платформуд дээр өөрийн гэсэн компани бүртгэлээ үүсгэсэн компанийнхаа аккаунттай байх юм бол энэ хэсэг дээр юмчсан суурь тавьчлаа гэж ойлгож байна. За дээрэс нь офисын програмууд буюу Word, Excel, PowerPoint. Одоогор клауд суурьтай програмууд бол нэлээд идэвхтэй нэвтэрч эхэлж байгаа. Тэгэхээр Word, Excel, PowerPoint маань OneDrive-тайгаа ингээд нийлээд клауд буюу та бүхэн заавал ингээд компьютер дээр хадгалах шаардлагагүйгээр интернетээр дамжуулаад энэ програмууд руу хандах бүрэн боломжтой болчихсон байна. Тэгэхээр хэрэглээнүүдийг бол илүү ярихаас илүүтэйгээр энэ програмуудыг эхний ээлжинд суулгаад албан ёсны лицензийг худалдаж аваад ингээд бизнестэй идэвхтэйгээр ашиглах нь хамгийн чухал байна. За дараагийнх нь баримт боловсруулах буюу хүснэгтэн тооцоолол хийх. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар санхүүгийн тайлан хэрэг борлуулалт хийсэн, хэрэг зардал гаргаж байгаа, ямар ашигтай ажиллаж байгаа юм бэ гэдэг тооцооллуудыг хүснэгтэн хэлбэрээр хийдэг. Тэгэхээр энэ дэр бол яалтчгүй анхан шатны Excel-ийн хэрэглээ бол бидэрт байх шаардлагатай. Тэгэхээр баримт боловсруулахад Microsoft Excel гэдэг програм бол анхан шатанда бүх таны функцийг бол хийж чаднаа. Тэгэхээр дараагийн ээлжинд бол танилцуулга бэлтгэх гэсэн юм хэсэг байгаа. Тэгэхээр танилцуулгыг бол илүү PowerPoint, Canva гэх мэтчлэн програмууд дээр хийдэг. За дараагийнх нь cloud storage буюу файлын менежмент. Тэгэхээр компани үйл ажиллагаагаа явуулах явцад маш их файл бидэнд үүсдэг тийм. Тэгэхээр энэ файлуудыг зөвхөн нэг компьютерт хадгалах нь аюултай. Тухайн компьютер хаардан шатах ч гэдэг юм уу, тог цахилгааны хэлбэлцлээс болоод унтарлаа, эргэж асахгүй боллоо гэж бодоход таны энэ олон жилийн туршид цуглуулсан бүх файлууд устдах эрсдэлтэй. Тэгэхээр Google Drive болон OneDrive буюу одоо интернетэд байрсан клауд платформуудыг ашиглах нь зөв зөвхөстэй хэрэг болно. Хамгийн чухал давуу тал нь юу үүсэж байгаа вэ гэхээр танаа багийн гишүүд энэ клауд платформ дээр илүү олон гишүүдийг оролцуулаад collaborate хийх буюу нэг документ дээр зэрэг ажиллах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө үйл ажиллагааны үр ашгийг маш сайн нэмэгдүүлж өгдөг. Хуучин клауд платформ гарч ирэхээс өмнө нэг хүн файл дээр ажиллаад дараагийнхаа хүн рүү явуулаад тэр хүн маань дахиад ажиллаад буцаж явуулаад ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар ингээд маш их наашаа цаашаа ингээд харилцаа явдаг байсан бол одоо бол үгүй маш үр ашигтай болчихсон байна. Тэгэхээр онлайн баримтууд дээр ингэж хамтран collaborate хийж ажиллах нь бол эхний юм суурь тавьж гинэ гэсэн санаа. Тэгэхээр эдгээрийг та бүхэн хэрхэн суралцах вэ гэж сонирхож иж магадгүй. Энэ бол одоо маш амархан болчихсон. Тэгэхээр Монголд Microsoft-ийн албан ёсны партнерууд ороод ирчихсэн.
лицензийг худалдаж авч болно. За Google болон Microsoft-ийн одоо үнэгүй ийм түвшний програмууд бол олон нийтэд бол нээлттэй байгаа. Тэгэхээр та дуртай үедээ Microsoft-ийн сайт руу, Google-ийн сайт руу ороод бүртгэлээ үүсгээд Google Drive, OneDrive ашиглах боломжтой. Тэгэхээр яг их файлтай болоод ирвэл жоохон төлбөрийн асуудал яригдах байх. За ингээд хэдүүлээ эхний шат буюу суурьа тавьчлаа. Дараа нь яг хоёрдугаар шат бизнесийн үйл ажиллагаа аль болох захимжуулна. Энэ үе шатанд манай компани хэмжээний орлого олохгүй байж болно. Тэгэхээр энэ үе шатны гол нь cost effective буюу хямд өртгөөр functional ийм програмуудыг ашиглах, functional технологиудыг ашиглах ийм боломжийг та бүхэн өөрсөн дээрээ нээх шаардлагатай. Тэгэхээр суурьа тавьсан. Одоо бол бид нар Excel дээрхээс илүүтэйгээр санхүүгийн програм ашиглаж эхэлцгээе гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр e-баримт гэдэг програм маань өөрөө эхлээд санхүүгийн функцүүдтэй болоод эхэлчихсэн. Одоо маш эрчимтэй хөгжүүлэлтүүд явж байгаа. Та бүхэн e-баримтаар хэмжлэх явуулж болно, зөрүүлээд төлбөрөө авч болно, төлбөрөө суулгуулж болно. За e-баримт маань өөрөө банкны системүүдтэй холбогдсон учраас банкаараа дамжуулаад нөгөө тал маань Q-Pay-ээр ч гэдэг юм уу те төлбөр тооцоогоо их бүрэн боломжтой болчихсон. Тэгэхээр e-баримтаа маш сайн ашиглана эхний шатнд. За дараа нь одоо Baz, Smart Logic, Diamond, Dynsoft гэдэг санхүүгийн зохицуулах хорооноос аль биесний тусгай зөвшөөрлөлтөй санхүүгийн програм байгаа. Тэгэхээр энэ програмуудыг ашиглаж сурна. За биел тооцоогоо хөтлөх өөр дижитал боломжууд маш олон байгаа. Хамгийн наазах юм боломж нь ихэд Microsoft. Microsoft-тэй Power Platform эсвэл Power Apps, Power Automate гэсэн ийм одоо функцүүд бол нэмэгдээд гараад ирчихсэн байна. Тэгэхээр эдгээрийг ашиглаад илүү юм хялбар байдлаар тухайн нэг Google Form, Microsoft Form үүсгдэг ч юм уу, формоо явуулаад форм бөглчих юм бол захиалга баталгаажуулдаг ч гэдэг юм те. Иймэрхүү хялбар байдлаар бизнесийн үйл ажиллагаа захимжуулах хэрэгтэй. Та заавал мессенжер, чатаар те захиалга авах шаардлагагүй. Энгийн нэг юм форм одоо хүмүүст QR болгож шеэрлдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар төлбөр тооцоогоо хөнгөвчилж болно. Дараагийн ээлжин захим худалдаа ба дижитал төлбөр. Facebook, Instagram орвол хангалттай борлуулалт манай бизнесүүд хийж байгаа гэж бодож байна. QR төлбөр буюу Q-Pay өөрийнхөө дансыг Q-Pay байдлаар код болгоод ашиглах. За мөн мобайл банкны боломжуудыг бүрэн гүйцэд нэвтрүүлэх хэрэгтэй. За харилцагчийн удирдлага буюу компанийнхаа потенциал харилцагчдыг бүгднгийн жагсаалт болгон Excel дээр энгийн байдлаар ингээд хөтлж эхлэх хэрэгтэй. Энэ харилцагчд руу бид нар хэдий хэр хэмжээний борлуулалт хийдгийг манай топ 5 харилцагч хин бэ? Эдгээр харилцагчид маань жилийн 12 сарын яг аль саруудад нь манайхаас одоо илүү идэвхтэй худалдаа авалтуудаа хийдэг юм бэ гэсэн ийм наад захын одоо мэдээллүүдийг цуглуулж хадгалаад за дээрэс нь анализ хийх боломжоор өөрсдөө хангах шаардлагатай. Тэгэхээр энэ бол бидний одоо 2 дугаар шат бизнесийн үйл ажиллагаагаа захимжуулах байна. 3 дугаар шатанд илүү үр ашигтай ажиллана. Тэгэхээр үр ашигтай ажиллах хамгийн одоо наад захын боломжийг автоматжуулалт бий болгодог гэсэн. Тэгэхээр Google Form, Google Sheet эсвэл Microsoft Form ашиглаад автоматар бүртгэл хийх. Танай компани одоо бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг авахыг хүсвэл энэ формыг бөглөөр имэйлийг нь цуглуулж авах. За бизнес процессын хялбар ийм автоматжуулалтыг бол хялбархан үнэгүй шүү хэрэгслүүд ашиглаад хийх боломжтой байна. За маркетинг болон сошиал медиа. Тэгэхээр Facebook бол Монголд бол хэрэглээнд нэвтэрчихсэн. Дээрээс нь TikTok болон Instagram гэсэн платформуд байгаа. Сүүлийн үеийн залуучууд маш идэвхтэй ашиглаж байгаа. Энэ платформуд дээр мөн адил буст хийх, advertisement явуулах ийм боломжууд байдаг. Тэгэхээр борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд маркетинг, сошиал медиаг идэвхтэй ашиглах хэрэгтэй. Canva бол өөрөө одоо PowerPoint-тэй төстэй постэр болон зурган контент хийхэд маш хялбар ийм платформ байна. Тэгэхээр заавал постэр хийхин тулд Adobe Photoshop гэсэн мэргэжлийн програм сурах шаардлагагүйгээр зүгээр маш энгийн интерфейстэй дээрээс нь үнэгүй тийм програм ашиглаад энгийн дизайн бүтээгээд постэр өөрөө хийгээд за хэвлэлтэнд өгөөд аль нэг газар наах, зарлалын самбар дээр тавих гэх мэтчлэн ийм ажлуудыг маш өртөг зардлын хяналттэйгээр хийх боломжтой болчихсон байна одоо үед. Тий. За буст хийх гэдэг бол ярьсан тийм. За мэдээллийн аюулгүй байдал ба хамгаалалт. Тэгэхээр энэ нь бол яг дараагийн хичээл дээр яригдах хэдий ч гэсэн энд бол тодорхой хэсэг нь орж ирж байгаа. Нууц үг хамгаалах гэж байгаа. Тэгэхээр альж платформ, альж одоо төлөвлөд ашиглалаа гэсэн та ямар нэг байдлаар бүртгэл үүсгэж байгаа. Энэ бүртгэлийнхээ нууц үгийг хамгаалж хадгалж үлдэх нь та компанийнхаа ноу хавыг хамгаалах, оюуны өмчөө хадгалах зэрэг ийм үр дүнтэй байна
Хоёр шаталтай баталгаажуулалт гэдэг одоо сошиал платформуд дээр өөрсдийнхөө компани пэйжийг ч гэдэг юм уу те удирдах байгаа админ модератор хэрэглэгчдэр энэ хоёр шаталтай two factor authentication гэдэг одоо англиар хэлдэг. Тэгэхээр энэ одоо баталгаажуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхээр янз бүрийн одоо залхаа шуналтай сэтэл агуулсан этгээдүүд таны бүртгэл рүү нэвтэрч хурамч мэдээлэл явуулах одоо хурамч аккаунтаар буст хийх гэдэг юм уу. Иймэрхүү эрсдлүүд бол гарахаас урьдчилан сэргийлэх юм энгийн аргуудыг авах шаардлагатай. Тэгэхээр эдгээр 3 алхмаа хэрэгжүүлчлээ. Тэгвэл дараа нь яах вэ? Ирээдүйн боломжууд юу байх вэ? Тэгэхээр дижитал боломжуудаа үе шаттайгаар дараагийн шатанд гарна гэсэн. За энэ үед бол та бүхний борлуулалт тодорхой хэмжээнд тодорхой түвшинд хүрсэн зардал гаргах боломжтой үедээ ирсэн бол дата анализ буюу одоо нөө цуглуулсан мэдээллүүдээр өөр ашигтай юм шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнийг бид нар бизнес интеллиженс гэж хэлээд байгаа. Маш олон програмууд одоо бий болж гисэн байна. Илүү боловсронгуй ERP, CRM системүүд рүү шилжих. Тэгэхээр нөгөө Excel дээр тооцоо хийдэг байсан бол хялбархан санхүүгийн програм дээр бүртгэлээ хөтэлдэг боллоо. Санхүүгийн програм дээр бүртгэлээ хөтлөөд дараагийн түвшинд нь одоо бараа материалын удирдлагын системтэй, үнд цэргийн удирдлагын системтэй, цалин тооцоо, гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг ч гэдэг юм уу, хүний нөөцийн модултай цаг тооцоо бүртгэдэг иймэрхүү цогц системүүд рүү дараагийн түвшинд шилжнэ. Цахим сургалт. Тэгэхээр дараагийн ээлжинд бид нар өөрсдөө хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болно. Энгийн платформуудыг бол бид нар биедан судлаад ойлгоод мэдчих бүрэн боломжтой. Одоо заавал одоо гадаад хэл дээр гэхгүйгээр AI, ChatGPT, Gemini ашиглаад монгол хэл дээрээ одоо тухайн одоо 1 2 3 дугаар шатн дээр гарсан юм энгийн үнгүй төлөвүүдийг суралцах боломжтой. Энийг яаж хийдэг вэ? Яаж Microsoft Form үүсгэх вэ гэдэг юм уу те? Иймэрхүү энгийн асуултуудыг бол AI маань маш үр дүнтэй та бүхэнд монгол хэл дээр хэлдээр маань хариулаад өгөх боломжтой болчихсон. Дараагийн ээлжинд бид нар Coursera, YouTube, LinkedIn Learning, Udemy гэсэн ийм сургалтын сайтууд руу арай жоохон ихсэн түвшинд өөрсдөө суралцах боломжоор хангана гэсэн. За дараагийн ээлжинд байгууллагада дижитал соёл гэдэг зүйлийг бүрдүүлнэ. Энэ хэсэг дээр ирээд бид нар дижитал шилжилтийг бүрэн утгаар нь хийх боломжтой болно гэсэн. Тэгэхээр судалгаа байдаг. Нийт дижитал прожектуудын 80% нь фейлддэг гэдэг. Тэгэхээр бид нар яаж нөгөө 20% нь хүрэх вэ гэдэг бол өөрөлдвөл дижитал соёл бүрдүүлэх гэсэн ийм алхам дээр ирээд зогсдгоо гэсэн. Тэгэхээр дижитал соёлыг байгууллагад бүрдүүлнэ. Байгууллагынхаа албан тушаалтан хүний нөөцийг дижитал соёлд сургана. Тэр ийм алхмууд байна. За жишээлбэл дүгнээд хэлэхэд бид нар жижиг дунд байгууллагын дижитал шилжилт бол заавал юм өндөр өртөгтэй юм технологиуд бол шаардлагагүй. 10-20 саяар систем хөгжүүлэгч гэдэг юм мөнгө зарах шаардлагагүйгээр хялбархан байдлаар үнэгүй төлөвлөлт ашиглаад бизнесээ захимжуулах бүрэн боломжтой болчихсон. За алхамаар суралцсан гэсэн. Тэгэхээр заавал одоо юу гэдэг шууд ERP систем нэвтрүүлэхгүйгээр Excel дээр бүртгэлээ хөтөлж байгаа баг багаар санхүүгийн програмынхаа одоо адармаатай юм комплекс байдлыг нэмэгдүүлээд явахд бол бид нар бүрэн боломжтой. Тэгэхээр хүнлэхийн хоёроор хөлөөж ингэж манай монголчууд ярьдаг шүү дээ. За 3 дугаарт үндсэн суур програмуудаас эхлээд ажилчдаа шат шатаар нь бас датлагжуулаад явах нь байна. Тэгэхээр суур програмууд ашигладаг болцсон байхад бол тухайн ажилчид маань тодорхой хэмжээнд ийм дижитал ур чадвар бол суугаад ирнэ. Дижитал ур чадвар нь сайжраад эхлэх юм бол цаашлаа дижитал соёлыг нэвтрүүлэх, мөрдөх гээд цаашлаад үйл ажиллагаагаа автоматжуулах бүрэн болцоо та бүхэнд нэгдэх юм аа. Тэгэхээр дижитал шилжилтийг хийхэд нь та бүхэнд амжилт хүсье. Анхаарлаа тусна. Баярлалаа.